Сайн байцгаана уу? Саруул ухаанд номонд оролцоод монголчуудаа Mono English Bookstore-тай хамтран хүргэдэг ээлжит weekly book review маань эхлэхэд бэлэн болсон байна. Энэ 7 хоногийн номоор одоо миний 2025 онд 2024 оноос хойш уншсан хамгийн дуртай ном болох Homo Deus-ийг би өөрөө тусгаалan Mono English Bookstore-оос биш гэрээсээ авчирч хүргэж байна. За тэгээд мэдээж бид нэр Sapiens-ийн талаар бол review хийсэн байгаа. Yuval Noah Harari-ийн хүндрэлтний товч түүх байгаа. За тэгээд мэдээж хамгийн сүүлийн Nexus дээр бас хийсэн. Энэ бол хиймэл оюун ухаан, мэдээлэл технологи, мэдээллийн түүхийг бол одоо хүргэсэн байгаа. За тэгээд Homo Deus-ийг бол албаар хамгийн сүүлд нь ажил хэрэг болгож ингэж одоо хэрвээ цуврал гэж бодох юм бол энэ хоёр дахь номыг нь хамгийн сүүлд нь хүргэе гэж бодсон. За Noah Harari маань бол Deus-ийг бичгтээ 2000 оноос эхлээд за 21 дугаар 100, 22 дугаар 100 магадгүй энэс цаашаага илүү бидний ямар ирээдүй хүлээж байгаа гэдэг талаар бол бичсэн. Гэхдээ энийг бол зүгээр нэг юм зөгнөлт нэг тийм Ванга Нострадамусаар бишээр буцаж түүхээ дахин эргэж сөхөж маш наривчлалтаагаар энэ зүй тогтлыг харж байгаад ирээдүй рүү цаашаа яаж явах вэ гэдгийг үл хэлсэн байгаа. За энэ ном нь ерөөсөө үндсэн 3 агуулгатай. Хүн төрөлхтний турш 3 проблем л байсан юм байна. Нэгдүгээрт өлсгөлөн, хоёрдугаарт дайн, гуравдугаарт өвчин. Ийм 3 зүйл байсан. Хүн төрөлхтөн анх үүссэн цагаас хойш байсан. Гэсэн одоо өлсгөлөн, өвчин, дайн 3-ыг бид бүгд нэг мөсөн шийтцэн гэж Yuval Noah Harari бол үзэж байгаа. За нэгээр нь тайлбарлая л да. Өлсгөлөн бодож үзье. Ер нь бол хоол хүнсний хүрэлцээ гэдэг хүн төрөлхтний хувьд бол дандаа л асуудал байсаар ирсэн. Гэтэл өнөөдөр бид нар 8 тэрбум л. За тэгээд 8 тэрбум хүн бол ингээд оршин тогтноод амьдраад байна. За энийг бол нэг баримттай харьцуулсан байлээ. Ноднон өлсгөлөнтэй холбоотой өлсгөлөнд нэрвэгдэж өгсөн хүмүүсийн тоо хит их таргалалтай холбоотой зүрх судасны тогтолцоо болон ерөн таргалалтай холбоотой нас барсан хүмүүсийн тооноос 4 байлуу 5 дахин бага байсан. Нэг ёсондоо өнөөдөр та бид нар 2025 онд хит бага идэхээс илүү хит их идэж нас барах магадлал илүү өндөр байна гэж үзэж байгаа юм байна. Өлсгөлөн гэдэг асуудал том зураглалаараа шийдэгдсэн. Өвчин гэдэг өвчний улмаас нас барна гэдэг зөвхөн technical problem, техникийн асуудал болсон гэж. За мэдээж идэгшгүй өвчин байлгүй яах вэ? Гэхдээ хэдүүлээ хамгийн сая сүүлийн жишээ бол ковидор байлаа. Энэ ном гэхдээ ковидоос өмнө бичигдсэн санагдаж байна. 2015-16 онд бичигдсэн тий. Ковидоос өмнө бичигдсэн. Гэхдээ энэ дээр маш сонирхолтой би ковидор жишээ авмаар байгаа нь бид нар альва нэгэн өвчин байхад яагаад гэдэг учрыг нь олцсон. Одоо ухаанда хамгийн сүүл 1918 оны цар тахлыг үү хамгийн сүүлийнх. За тэрний өмнө Spanish plague байна, Har plague, Bubonic plague. Энэ тахлуудыг бодоод үзэхээр урд өмнө нь одоо тэр 13 дугаар зууны тахал бол хүн төрөлхтний 54%-ийг авч одсон гэдэг. За тэгэнгүүт өмнөх тэр Парисын 33%-ийг авч одсон Spanish flu байна. За Европын 4/1-ийг хамгийн аимшигтай нь энэ тахлууд хүмүүсийг авч одоход яагаад нас бараад байгааг тухайн үед энэ бөмбөрцөг дээр байсан хамгийн ухаантай хүнч учрыг мэддэггүй байсан, хамгийн аимшигтай байсан. Эннээс болж бурхан өршөө гэдэг үг гарч ирж байсан. Найтахаар хоёр хүний нэг нь нас урчдаг, бурхан таныг өршөөгөрөө, Grim Reaper гэдэг одоо нөгөө үхэл гэдэг тийм ээ. Үхэл таныг ирж аавна гэдэг. Энэ хэллэгүүд яагаад гардаг вэ гэхээр бид нар үхлийн учир шалтгааныг олж чадахгүйгаас болж. Одоо магадгүй шинжлэх ухаан хөгжснөөр та ямар ч хүнд өвчнөд туссан та 6 сарын настай гэдгийг хэлээд өгдөг болсон. Машины механик шиг гэсэн үг л дээ. За тэгээд бүр болохгүй болвол эдгээгээд өгдөг болсон. Нэг ёсондоо энэ бол өвчин шийтцний маш том илэрхийлэл. Саяхан полиог бид нар шийтсэн, тунгуудахгүй хор тавдрыг шийдэх бах, доохыг нэг мөсөн шийдэх бах гэдэг дээр юу болно хараарэ маш өөдрөг үзэлтэй байгаа. За тэгээд 3 дахь асуудал бол дайн. Дайн өнөө цагт байгаа юу мэдээж байгаа. Гэхдээ 20 дугаар зуунд за 2 дэлхийн дайн байсан тийм ээ. Дэлхийн 1 2 дугаар дайн. За тэгээд 2 дэлхийн дайны үеэр ч одоо Африкт бас зөндөө юунууд
дайн бол мэдээж бүр Европоос өмнө үргэлжилсэн. За Азийн мэдээж Солонгосын тэгээ Вьетнамын за ер нь хүйтэн дайнуудын ингээд дайнууд байсан зөндөө байсан. Gulf War. Гэхдээ ч байх вэ? 20 дугаар зуунд нийт нас баралтын 18% нь дайн байсан байгаа. Гэтэл 20 дугаар зуун бусад өмнөх бүх цаг үетэй харьцуулахад дайнаас болж нас барсан хүмүүсийн хувь хамгийн бага байсан байна. Хамгийн энхийн цаг үедээ 20 дугаар зуундаа бүх цаг үед байсан. Гэтэл 21 дугаар зуун гарснаас энэ 18% бараг 100 дахин багассан. Хувийнхаа хувьд. Нэг өсөндөө бид нэр өнөө өглөө босоод орой унтах хүртлээ гэд харьцуулах юм бол дайнаас нас барах магадлал асар бага, бараг байхгүй гэж хэлж байна. Тэгэхээр өвчин өлсгөлн дайн гэдэг 3 асуудлыг хүн төрөлхтөн том зураглалаараа шийдсэн юм байна. За тэгэхээр энэ ч Homo Deus гэдэг номон дээр хүн төрөлхтөн дараагийн 3 чаленж сорилтуудтайгаа тэртээ тэргүү тулгарна гэдэг зүйл байгаа. Та одоо ингээд cover-ыг нь харах юм бол хурууны чиптэй байгаа. За тэгээд Homo sapien гэдэг эхний ном байсан бол Homo Deus гэдэг маань ер нь бурхан гэдэг утгатай. За яагаад гэдгийг одоо тун удахгүй тайлбарлая. Brief History of Tomorrow гэдэг маргаашийн товчд түүх гэж байгаа. За энэ номон дээр хүн төрөлхтний дараагийн 3 асуудал бол нэгдүгээрт аз жаргалыг эрэлхийлж байгаа юм байна. Бид нар нэгэнд өмнөх 3 асуудлаа дуусгацсан учраас. Аз жаргал. За нэгсэндөө хүн аз жаргалтай байхын тулд яах ёстой? Аз жаргал одоо ингээд тарих марх судлагдаад ингээд үндсэн хэрэгцээг хангаж байгаа сэтгэл зүйн энэ асуудал руугаа орж байгаа. Аз жаргал гэж юу вэ гэдэг зүйлийг эрэлхийлж байгаа юм. За дараагийн эрэлхийлж байгаа зүйл бол immortality буюу үрд амьдрах. Энэ номон дээр бүр маш нарийнаар тайлбарласан байл. Хамгийн анхны 200 наслсан хүүхэд бий болсон талаар ярьж байна. Одоо төрсөн гэсэн үг. Тэгээ хүн чинь нөгөө ингээд 120 наслах хамгийн одоо 120 настай хамгийн одоо хөгшүүн байсан бол 150 200 хүртэл явна. 500 насалж болох уу? 1000 насалж болох уу? Үрд амьдарч болох уу? Энийг бүр шинжлэх ухааны шин чанартайгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Google одоо ямар project дээр ажиллаж байгаа. Би нэг spoiltморг байна. За тэгээд хүний тархийг ухамсар хоёрыг нь салгаж болох уу? Тэгэх юм бол өөр биед хийж болох уу? Өөр биетэд хийж болох уу? Бид нар үрд амьдарч болох уу гэдэг талаар ярьж байгаа. Мөн divinity буюу одоо бурханлаг чанар руугаа орох. Энийг бид нэр Субота баяртай байлоо өөр нэг подкаст нэр өмнө бас ярьж ийсэн энэ номны талаар. За тэгээд ер нь бол хүн нэгэн цаг үед бүр ингээд нөө шашны түүхийг ярьж байгаа юм л да. Бид нар одоо бурхан шүтдэг байж байгаа. Одоо өөр одоо улс бол их олон бурхантай. Одоо энтгийн нэг их олон бурхтууд байдаг шиг тэгж одоо одоо олон polytheology талаас шүтдэг байж байгаа. Тэгээд сүүл рүүгээ явандаа одоо бид нар юу гэдгийг хамгийн том 5 шашин байна тийм ээ. Буддизм, Judaism, Hinduism, Christianity, Islam. За ингээд янз бүрээр шүтэж байгаа. Явандаа хүн төрлөختөн ер нь бол өөрсдөө бурхан болох гэдэг ирээдүй рүү чиглэж байгаа гэдэг утгасныг агуулж байгаа. Бидний шүтдэг одоо бидний ч багтаа одоо грекийн митологи дээр гардаг Hercules хамгийн хүчтэй Hercules байсан бол за одоо усан дээр Poseidon ч юм уу те далаа тэнгис энэ их хүч энэ их эрх мэдлээс илүү хүн хүчтэй болцсон учраас ер нь явандаа бол тэр хүн гэдэг бол тэр шүтдэг бурхнаасаа айхтар болох гэдэг ирээдүй рүү чиглэж байгаа юм болов уу гэж. За тэгээ энэ бол ирээдүй зөгнсөн гэх юм уу таамагласан маш олон ном байдаг. Гэхдээ эрдэмтэд судлаачид номны шүүмжлэгч нар бол хамгийн оригинал хамгийн одоо анхдагч гэж хэлж болох байсан. Ийм гоё сонирхолтой гэж бол дүгнж байгаа. За үнэхээр бүр бестселлер гэдэг статустай номнууд байдаг л да. Бүр бестселлерийн бестселлер бол болж исэн. Homo Deus бол танд маш гоё сонирхолтой entertainment-ийг өгнө. Бас шоконд оруулна, сюрприз барина, маш олон эмоцийг өгнө. Санал татаад энэ номыг суу. Гэхдээ өнцгөн л хэрэгтэй гэж хэлэхэд онох баха гэж бодож байна. За тэгэд энэ номыг зайлшгүй уншаарай. За энэ номыг уншсны дараа бас манай ярилцлагуудын доор комментоор бас хуваалцаарай гэж хүсэж байна. Анхаарал тавьсан баярлалаа. Mono English Bookstore-тай хамтран хүргэдэг
Weekly Book Review Homo Deus байлаа. Мэдлэгээр чигүүрлээ. Mona English Bookstore.